Монгол Улсын өдрийн баатар Гавьяа Тамирчин даяар дуусах далай даян дархан аврагад аш дөрвжийн цэрэн дутгын нэрмжид үндэсний бүхийн хүүхдийн улсын авраг шалгаруулах барилдаан 10 хэр хотод боллоо. Алдар цуутай бөхчүүдийн залгамж халааг бэлдэх өв соёлоо ёс заншил үндэсний спортон түгээн дэлгэрүүлэх зорилготой барилдааныг 10 хэр сүмэн цэцэргийн тамийн газраас үндэсний бүхий холбоо аймгийн биеийн тамир спортын газар цэрэн дутх хагасны гэр бүл хүүхдүүдтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгууллаа. 12 хотод анх ажил аваад 20 оны 11 сарын 22-нд бид нар 12-т үндэсний бүх өв соёлоор багахыг гээд авцгын хүчтэн бүхий холбоо байгуулж байсан. 12-ийн хэмжээнд халдсан цагаан хурганы нэрмжид 5-аас 18 насны 7 насны ангилалд хүүхдийн барилдаан зохион байгуулдаг байсан. За энэ нь өөрөө сумдуудаас гомдол гараад аймгийн хэмжээний хурганы барилдаан болсон. Тэгээд энэ арга хэмжээ маань өөрөө үнэхээр энэ улсаагаар мэд хэрэгтэй байна гэдгийг харуулж байгаа нь бид нар 10-аас 15 насны өсвөрийн улсын аваргыг хүүхдийн барилдааны 3 дахь удаа зохион байгуулж явж байна. Энэ зөвхөн авцгын хүчтэн бүхий холбооны брэнд ажил гэдгийг бол ингээд тодтогоод хэлээ. Тэгээ өнөөдөр бид нар зөвхөн 12-т байгуулагдсан бүхий холбоо маань Монгол улсын үндэсний бүхий холбоотойгоо хамтраад далай даян дархан авраг ачлалын цэрэн дутх аврагынхаа хань ижил үр хүүхдүүдтэй хамтраад үнэхээр 3 дахь удаа амжилттай зохион байгуулж байна. Бас бид нар чи бас ивент гэж оролцдог. Энэ жил бүр олуулаа ивент гэж оролж байна. Маш сайхан байна. Олон хүүхдүүд ирсэн байна. Энэ олон хүүхдүүд ер нь ирээдүйн том солтонгууд улсын авраг авсан дархан авраг гайр заан гэсэн начин гэсэн солиуд авах байлгүй дээ. Маш гоё болж байна. Зохион байгуулсаатай. Өвгөнийхөө ах トゥ нар маань ивент гэж оролцсон. Өвгөнийхөө бүх ах トゥ нартай баярсан талархсан. Манай бүхэн боловч ер нь тийм шалган барилдаатай хүн бэртээдгүй, гинтээдгүй их хөнгөн барилдаатай их даацтай олон ухсраа нэгтгэх тийм ганган барилдаатай хүн байсан. Би харьцангуй азтай хөө тэгээд энэ өөрөө Монгол хөр хичээлж антайгаа учирч одоо Монгол улсын нуран барилдаанд дархан аврагын хөрвөн хүн болж тэр хүний сургаал номыг сонсож одоо заавар зөвлөгөөг нь авч явсны хүчээр өдөө зэрэгтэй явж боддог. Тэгээд манай Адмаа бол их сайхан тийм дөлгөөхөн ноён нуруутай олон тав өггүй элдэв шуналгүй олон дүмдээ хөндлөгдсөн ийм сайхан хүн байсан. Барилдаанд 10-аас 15 хүртэлх 6 насны ангиллаар 19 аймаг нийслэлийн 9 дүрэг 15 клубын 498 өсвөрийн бүх зогдголлоо. Өсвөрийн бүхийн цуврал барилдааны зохион байгуулалтаа халдсан цагаан хургаар байлж байсан уламжлалаар насны түрүү бариудыг 10 хэрийн угшил хурдан дагаар байлжээ. Нэг үлзий тогтхон дашчаан зэрэг би Дорногов аймагаас ирсэн манай шиг сумын гэдэг би үндэсний бүхээр 5 жил хичээлжээ. 3 дахь удаага улсын аврагт ороод тэгээ хатан бүлэгт алт авч ирсэн. Наа их хамгааллын бүрэн төсөлтэй. Би Дорногов аймагаас өөр аймагт барилдах гэж ирсэн. 13 настай 3 жил үндэсний бүх хичээл. За өөр аймгийн Баяндөр сумын хараад сумын зан Зинамын дөрөвшийнхаа багшныхаа 10 төгөд ирсэн. Яг 10 төгөд. Өдгөө айхгүй зөрөгтэй л үзнэ шин. Бүхийн барилдааны насны ангиллалд төрүүлсэн өсвөрийн бөхчүүд суглаа сугуулж суглааны тооны дараалалаар түрүү байны дагнаас сонголтоо хийн шагналаа гардавлаа. Барилдааны 3 жил зохион байгууллагад Өвөр хангай аймгаас анхудаа түрүү бүх шалгарч Дөвшин сайхан хурдан удмын дагаар шагнуулжээ. Тэрбээр аймгийн аслан Наранбаатарын хүү юм. Мөн Сэлэнг Увс Булган аймаг Улаанбаатар хотоос ирсэн бөхчүүд түрүү бөхөөр шалгарч бай шагналаа гардаа авцаа. Наадмын шагналын 6 дагыг 10 хэр сүмийн малчид хандуулжээ.